За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид нэр 10 дугаар ангийн 5 судалах хичээлийн хүрээнд биологийн хичээлийн онлайн хичээлийг зааж байна. За хичээлийг бэлтгэсэн лаборатори 2 дугаар сургуулийн багш Томс байна. За энэ бол эс бол амьдын хамгийн бага нэгжүүдийг бүгдээрээ нэгтгэдэг. Эс бүхэн гадна талаараа мембран бүрхүүдээр бүрхэгдэн хамгаалагддаг. Эсийн мембран бүрхүүдийн дотор талд цитоплазм буюу эсийн цэвэн байрладаг. Эсийн цэвэн дотор эсийн бусад эрхэнтрүүд байрладаг. Эсийн хамгийн том эрхэнтэр болох бөөм нь бөөмхнийг агуулдаг бөгөөд удамшлын мэдээллийг хадгалан дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Эндоплазмын тоорн эсийн бөөмийн гадна талаар байрладаг. Голжийн аппарат нь эсийн захаар байрладаг байгаа. За митохондри бол эсийн энергийн станцын төв гэж бас нэрлэгддэг онцлогтой эрхтэн юм. Мөн рибосомууд нь уугийн нэгжилд оролцдог. За эс амьд биеийн хамгийн бага нэгжид утгаараа амьд биед явагддаг бүх үндсэн шинжүүдийг үзүүлдэг. Тухайлх юм бол хооллон, амьсгалан, өвсөн үржин, ялгаруулан гэх мэтлэн. За өнөөдөр бид энэхүү хичээлээрээ эсийн амьсгал гэсэн хичээлийг судлах болно. Хоол судах хичээлийн хүрээнд анаэроб ба аэроб амьсгалаар үүсэх бүтээгдэхүүн энергийг гөлөвсөн зураг гэж харьцуулах гэсэн суралцсан хүрээнд ярилцсан. За нэгдүгээр эсийн амьсгал буюу cell respiration, хоёрдугаар аэроб амьсгал, гуравдугаар анаэроб амьсгал гэнэ. За зургийг сайтар ажиглах юм бол бүх амьд биед хооллож байна. Амьд бие бүхэн хооллохдоо тэдгээрийн амьдралын үйл ажиллагааг явуулах хүч хэрхэн бий болдог вэ? Асуулт гарч ирдэг. За тэгвэл энэхүү энерги эрчим хүч нь эсийн дотор тэжээлийн бодис задралаар бий болдог байх. Тэжээлийн бодис гэж бид уурэг өвтөд нүүрс усал гэж байна. За эсийн амьсгал гэдэг ойлголт нь аэроб болон анаэробын үйл явцыг хоёуланг нь хамгаалах нэг том зүйлийг харах хэрэгтэй. За машин бол шатхуун буюу бензиний тусламжтайгаар хөдөлдөг. Шатхууныг шатааснаар машин хөдөж явдаг. Тэгвэл амьд бие хөдөлгөд хүн хөдөлгөд энерги хаанаас бий болгодог вэ? Бидний хоол хүнс чинь хэрхэн энерги хувирч байна гэдгийг энэхүү хичээлээр судлах юм байна. За аэроб амьсгал гэдэг нь хүчтэй оролцоотой гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. За хоол хүнс маань бидний амьдралд шаардлагатай түлш гэж бид ойлгож байна. За энэхүү түлш маань амьсгалаар орж ирсэн хүчтэй тусламжтайгаар задраад нүүрс хүчтэйхий усыг бий болгосноор энерги үүсдэг байх. Тэгвэл хоол тэжээл маань эс дотор хүчтэй оролцоотой задрахыг аэроб амьсгал гэж нэрлэж байгаа байх нэ. За химийн зэгцлийг нь үзэх юм бол бид нар ингээд глюкозыг жишээлэн авч үзсэн байгаа та нар харж байгаа. Глюкоз маань хүчтэй оролцоотойгоор задраад нүүрс хүчтэйхий усыг бий болгосон байгаа. Үүний үгэнд энерги буюу ГФА дулаан үүссэн. За цаашид энэ ГФА гэдэг ойлголт их хэрэглэгдэн. Энэ ГФА гэдэг маань энергийг зааж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За аэроб амьсгал маань дөрвөн үе шаттайгаар явагддаг. Нэгдүгээр гликолизийн үе, хоёрдугаар ацетил CoA, гуравдугаар Гревсийн мөчлөг, электрон зүг хийх. За энэхүү
хөдөөч схемийг бид нэгдүгээр гликолизийн үе шатлах юм. За гликолизийн үе шатнд хоол сэжээр орж ирсэн глюкоз нь пируват гэж нэрлэгдэх нэгдлийн 2 молекул болгон залгах үе засаар эхэлдэг байх. 6 нүүрс төрөгчтэй энэ глюкоз маань 3 нүүрс төрөгчтэй 2 молекул бод задарснаар пируват гэдэг молекул үүсдэг. За энэ үе шат нь эсийн цитоплазм дотор явагдаж байгаа бөгөөд ингэж энерги үүсгэхэд хүчилтөрөгч оролцохгүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ үед хүчилтөрөгч маань глюкоз маань ус төрөгчийн дөрвөн атомаа алдаж байгаа бөгөөд энэ дээр электрон хүлээн авахч над байдаг. За ургалын үр дүнд ялгарсан электроныг хүлээн авч дамжуулах үүргийг над гэдэг энзим хариуцан гүйцэтгэдэг. За ус төрөгчийн электроноо 2 над нэмэх хүлээн авч 2 надаш үүсдэг байх нь. За тэгэхээр над гэдэг нь өөрөө никотин, амид, аденин динуклеотид гэсэн үгний товчлол байх нь. Над гэж электрон зөөвөрлөгч энзим гэж ойлгох. Хоёрдугаар үе шат болох ацетил-CoA. Эукариотод хүчилтөрөгч хангалттай байх юм бол энэ саяын үүссэн пируват маань цаашаага эсийн митохондри руу орж ирдэг юм байна. Ингээд над нэмэх ангижрам надашиг үүсгэх бөгөөд энэний үүргэнд нүүрс хүчтэй хий явахдаг байх. За ингэснээр саяны үүссэн байсан пируватаас цууны хүчил үүсдэг байх нь. За энэхүү үед явцыг ацетил-CoA коэнзим А гэж нэрдэг байх. За энэ ацетил-CoA энзим нь цаашаа нөгөө дараагийн үе шат болох Кребсийн мөчлөгөө орсноор бүрэн эсэлгэж дуустдаг байх. За над фаз нь глюкозын дадлалын дүнд үүссэн ус төрөгчийн электрон зөөвөрлөгч коэнзимүүд байдаг. Фаз гэдэг нь флавин аденин динуклеотид гэсэн үгний төвчсөн. За дараагийн үе шат болох Кребсийн мөчлөгөн дээр анхны байсан бүтээгдэхүүн буцаагаад 8 шатаараа ургалын үр дүнд дахин үүсдэг учраас энийг мөчлөг гэж нэрлэж байгаа. За энэхүү үйл явцыг 1973 онд Английн эрдэмтэн Кребс нээсэн байгаа учраас Кребсийн мөчлөг гэж бас нэрлэдэг. За өөрөөр нимбэгний хүчлийн мөчлөг гэж бас нэрлэдэг. Кребсийн мөчлөгийн үед 2 молекул нүүрс хүчил маань ялгараад над нэмэх ангижрах явцдаа 3 молекул надаш, 1 молекул фадаш 2 үүсдэг. 3 надаш нь фадаш 2 электроноо цааш дамжуулж дараагийн үе шат болох электрон дамжуулах эрхийг оролцдог. За энэ үед явцад бас мөн 2 молекул ТФ үүсэж байгаа. За энэ дээр нимбэгний хүчил урвалд хамгийн ихийг оролцдог. Нимбэгний хүчил маань цаашаа ингээд дараасан 8 шат урвалын үр дүнд буцаагаад нимбэгний хүчил үүсэх учраас ингээд нөгөө мөчлөг гэж нэрлэж байгаа. Анхны за энэхүү үйл явц маань митохондрийн матрикс гэж нэрлэгдэх юм хөндийн дотор явагддаг байх. За сүүлийн үе шат болох электрон зөөх хэлхээ. Гликолизийн үед хүчилтөрөгчийн оролцоогүй байсан бол Кребсийн мөчлөгөөр хүчилтөрөгчийн оролцоосоо глюкоз эсэлдэх явцдаа над фаз нь ус төрөгчийн электроныг бөөж аваад энэ электронээр энэ митохондрийн крест гэдэг нэрлэгдэх юм уршаан дотор энэ шаардлагатай фермент хөгж өгдөг. Эсэлтэн ангижрах потенциалаараа ялгаатай 4 комплекс ферментийн гексагийн нийлүүлэлтийг хурцлахад оролцдог фермент байдаг. За электронууд 4 комплекс ферментийг дамжих үед уг потенциалын 4-өөс их хэмжээний чөлөөт энерги үүсдэг. Чөлөөт энерги дараагийн урагт зарцуулагддаг. За Кребсийн мөчлөгөөр ирсэн 2 ГФА маань
фосфорын хүчлийн задралд оролцоод үүний үр дүнд энийг буцаагаад үүснийхээ хамтаар ус ялгардаг байх. Эцсийн бүтээгдэхүүн бол ус ялгардаг. За ХФА-гаас ГФА үүсч фосфор чухал зүйлийн нислэлт болон хүчтөрөгчтэй холбоотой. Учираас энийг нислэн фосфор ургал гэж бас нэрлэдэг. Энэхүү ургалын дүнд хүчтөрөгчийн 2 электрон хүчтөрөгчтэй нэгдэж ус үүсэж байгаа юм. За энэс харах юм бол митохондрийн дотоод мембран байгаа. Энэ дотоод мембранд дээр байсан хүчтөрөгчийн атомууд нь ингэж явсаар байгаад эс рүү орсон митохондрийн дотор талд орж ирснээр ус үүсэж байгаа. Энэ дээр ХФА-гаас ГФА үүсэж байгаа байх нэ. За аэроб амьсгалын 4 үе шатыг бид дүгнэх юм бол гликолизийн үе шатн дээр хоол тэжээлийн айлганд байсан глюкоз маань пируват задарсан байгаа. Энэ нь эсийн цитоплазм дотор явагдсан гэдгийг иргэн саная. Мөн энэ пируват маань митохондри руу орж ацетил-CoA үүсгэсэн, цууны хүчил үүсгэсэн үүнийг ацетил-CoA гэж нэрж байгаа. ацетил-CoA маань цаашаага нимбэгний хүчлийн мөчлөг буюу бэцийн мөчлөгт орсноор 8 шат дараалсан ургалд ороод 2 ГФА энийг үүсгээд дараагийн шат болох электрон зөвхөлтөнд орж байгаа. Электрон зөвхөлтөнд эсэд хамгийн шаардлагатай ГФА үүсдэг. За эсийн дотор глюкоз задрахдаа амьсгалаар авсан хүчтөрөгчийг ашигладаг учраас энийг эсийн амьсгал гэж нэрлэж байгаа. Ургалын төгсгөлд энергийг тоогч үзэх юм бол гликолизийн үед явцад 2 ГФА, крепсийн мөчлөгөөр 2 ГФА, мөн электрон дамжуулах хэлхэнд 28 ГФА үүснээр эсэд нийтдээ 32 ГФА энерги үүсэж байна. Энэ анаэроб амьсгалаар зарим нэгэн мөөгөн сэргийлэх биетнүүд хүчтөрөгчийн орчинд амьсгал бол үйл ажиллагааныхаа энергийг мөн анаэроб амьсгалаар хангаж авдаг байх нэ. За энэхүү хичээлийг бид дүгнэж үзэх юм бол ерөнхийдөө энэ граф бүлэвшийг дэлгэрүүлж ярилцлаа. За хоол тэжээгээр орж ирсэн глюкоз маань хамгийн эхлээд гликолизийн үе шатн дээр глюкозоос пируват үүссэн байгаа. Үүний үе шат бол эсийн цитоплазм дотор явагдсан. За үүссэн пируват цаашаага ацетил-CoA-гаар цууны хүчил болсон байна. Цууны хүчил маань нимбэгний хүчлийн мөчлөгөөр бүрэн задраад энэ дээр 2 ГФА энерги үүсгээд анхны байсан нимбэгний хүчил буцаагаад үүсэж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань цаашаага электрон зөвхөл хийгээд бүрэн задарсныхаа дунд хүний биед хамгийн их шаардлагатай энергийг үүсгэсэн байна. За энэхүү энерги үүсэх үйл явцад бол митохондри дотор явагддаг учраас митохондрийг энергийн станц гэж бас нэрлэх тохиолдолтой юм байна. За хичээлийг ойлгосон гэж итгэлтэй байна. Хичээлд ашигласан номлох бичгүүд гэх юм бол Тимотийн биологийн ном, Кэмпбелийн биологийн ном мөн сурах бичиг 10 дугаар ангийн сурах бичгийг ашигласан байна. Та бүхэн гэртээ сурах бичгийнхаа 41-42 дугаар хуудсыг уншсанаар энэ бичгийг давтан боломжтой мөн Тимотийн биологийн 37-41 дугаар хуудсыг уншин дэлхий батгаарай. За анхаарал хандуулсан та бүхэнд